Юу вэ? Энэ жилийн цагаан сарчууд юу болоод байгаа юм бэ? 3 4 5 6 7 8 9 10. Баярын limited edition юм бэлээ. Тэр би ер нь задлаа үзэж бүр амар хөөрхөн ийм байсан. Hello Mongolia. За шинийн 3 нэмэндээ. Дөнгөж цаг айгүй гоё гэрээс гараад кофе уучаад, лимонтой цай уучаад, брокколи зүтэн идчихэд явж байна. Тэгээ өнөөдөр шинийн 3 тэтгэлд дулаахан гоё цас орсон. Айгүй цас орж ийн эрдэнэтэд. Тэгээд өдрийн 3 цаг болж байна. Өнөөдөр айл хисээчгүй оруулаачгүй айлаад нэлбэж ин. Тэгээд аав ээж хоёр бол өчтөр нилийн бид нэр хөлд дарагдсан айлын айл зөндөө бол айл ирээд баг нэг айл орвол нөгөө айл гараал, нэг айл орвол нөгөө айл гараал тийш тэгж байгаа. Тэгээ бурхан минь арай гэж нэг үүрийн 4 5 ам дууссан баг. Би л үүрийн 4 дундсан. Жагаад цай би гараад гой кофе шоп дороод ганцаа ирвэн бичиж тэмдэглээд влогоо оруулжаад тэгээ одоо дахиад шинэ влогоо эхлэе явж байна. Хөө гадаа бүр амар гоё ш. Өнөөдөр 5 дахь өдөр өнөөдөр орой хон дишээгээ нэг гоё гарч найз нөхөдтэйгөө нэг хал судах юм уу гэж бодож байна. Өнөөдрийн влогоор бүгд амар гоё. Цагаан сарын бэлгийнхаа нэгэн хоёрын давсан бэлгийнхаа юг unboxing хийцгээе. За guys. Эхний бичлэг ихэснээс хойш 2 3 хоног өнгөрчээ. Өчтөр хартаа би ингээд нөгөө юу шивээ хөмсгөнийхөө шивээсийг өөрчлөөд тэгээд энийгээ бор олгоод давтандаа ороод тэгээд уруулныхаа шивээснийхаас давтандаа ороод өнгийн нэг жоохон нэг юм orange type руугаа оруулдаг байхгүй. Тэгсэн уруул ингээд жоохон хавдчих. Тэгээд нөгөө юу шиг Mickey Mouse дээр гардаг Donald Duck шиг ийм болцсон. Нөгөө нэг мэдээж хийлгэсэн юм чинь юу байгаа нэг өвчөө ороод ингээ хөхөрцөө байгааг харж байна даа гэдэг. Тэгтээ ингээд нэг юм жоохон томорцсон. Тэгээ одоо нэг ингээд нэг нөө юу хүмсгөө палмастер зуруулаас ингээ палмастертод ингээд илүү зурцсан юм шиг яг тийм л царайтай. Гэтэ одоо өнөөдөр Улаанбаатар руу буцна. Очиж нөгөө такого айл амтнаас авчрахгүй болов цаадч ааруул идээд баларчаа гин хөөй. Шүн хүн амтаа унцсан агуур ширээний эдэн дээр нь гараад ааруулнаас нь идээд байна гэн зөөлөг чинь. Тэгээ одоо такогоо явж авчирхаас цагаан сараар авсан гоё бэлгнүүд unboxing хийнэ гэж ирсэн шүү дээ. Юу вэ? Энэ жилийн цагаан сарчууд юу болоод байгаа юм бэ? Бүр 10 хэдэн жил ерөөсөө цагаан сар хийгээгүй төсөөрцөн байд юм байна. Тэгээд ямар тааш мэдээж нөгөө чихэр бол авсан. Чихэрнүүдээ харуулчих. Ийм хөөрхөн зүрхтэй чоколад авсан. Бараг Валентины баяр шиг. Тэгээ Рафаэла бас бэлгэнд авсан. Рафаэлад амар дуртай. Тэгээ энэс гадна дахиад тоффи байгаа. Тэрийг задлаад идсэн. Ёо, уруулаа ингээд тэлгэж болдоггүй яа. Энэ жоохон базлын төрхөөс. Тэгэд бас ийм хөөрхөн чихшийн цуглуулга авсан. Эдэр дээр дандаа 20 мянган төгрөгтэй 60 мянгатай авсан. Ингээд вау гэмээр миг манай ихч өгсөн. Энэ Dior-ийн айгу хөөрхөн баг миний төрсөн өдөр шахуу бэлэг шиг надад өгсөн байхгүй юу. Манайч нөгөө Солонгост байж агаад ирсэн. Тэгээд энэ Dior-ийн нөгөө нэг энийг би юу ингэж гэсэн чинь eye shadow, нүдний shadow, highlighter уруулын бодог хосолсон баярын limited edition юм бэлээ. Тэр би ер нь задлаа үзэж бүр амар хөөрхөн ийм байсан. Тэгээд доотлолтой уруулын бодгууд нь ийшээгээ highlighter ингээд тэн. Энийг авсан шүү дээ. Би өөрийг ямар хөөрхий баярлаг манай ихч бас ирсэн. Тэгээд надаа өгөөд энийг цагаан сарын бэлгээр авсан. Тэгээд энэ бас бүр би энийг авсандаа амар баяртай заяа. Надаа энийг хүн манай Австралиас ирсэн ихч баахан бас хувцсууц эдэр нөгөө нэг авчираад зархаж авчирсан юм уу да. Тэгээд ингээд өрөөгөр нь дүүрэн ийм амар хувцтай заяа. Тэгээд намайг сонгоод ээж надад нэг юм сонгосон чи тэр нэг багтцсан жоохон хүүхдүүдээ хувцтай. Би эгээ өөрөө ороод сонгохыг гэсэн чинь юу ашгүй надад бүр юм жинний цамц байхгүй заяа. Яг ийм хоолойтой цахилгаантай ийм цамц надад хэрэгтэйс ахгүй юу. Энэ Anko Active гинэ. Тэгээ арзмаар эдэр нь бүр яг таарж байгаа. Ийм цамц надад хэрэгтэйсэн жин дээр өмсөх амар хэрэгтэй байхгүй юу. Тэгээ нөгөөх нь болохоор яг өмд нь тарпизан. Тэгээ хаяа гэртээ ч гэсэн энэ хоёр бүр яг хос материал эдэр нь яг адилхан хос.
Тэгээ энкео гэдгийгсэн. Ёо энийг бүр авсандаа амар баяртай. За тэгээд мэдээж энэний араас тэгээд хай нэг аяга байсан. Аяга нь одоо ээж бүр цаашаа талтийцсан юм шиг байна. Аяга байсан. Тэгээ бас нэг амар гоё цайны энэ цайг авч явна. За энэ бүр үнэн супер цай юу. Энийг mom dad хоёр надад өгсөн. Энэ араа ийм гоё цай ингээд энэ тэр чигээр ингээд найруулж уудаг цайнууд. Тэгснээ эндээ ингээд яг тусдаа энэ бүр амар сүрхэн үнэтэй мөлий 100 мянган энэ гэсэн. Тэгээ энэ бас ингээд тусдаа найруулж уудаг. Хандлагдаг цай гэж яддаг штэ. Тэр юм билээ. Хөрхмөөж тийм данх мах энэ бүр айгүй сүрхий янз янзын үнэртэй юм хандтай юм цай. Надад юм хандлах юм байгаа л да. Энэ үндээс тэгтээ энийг үг нээж хүн амтнд өгүүлээд. Тэгээ би угаасаа цайнд туртай юм чинь цайнд аваад өвчигээд. За ийм байна. За бүр мөнгөөрөө баяжсан. Ой, миний амьдралдаа хамгийн анх удаа юу яаж байгаа цоглуулсан хамгийн мөнгө бүргээ асгарах гээд байгаа юм зү. Амар мөнгөний хартаа. Энэ окей та ойролцоогоор хэдэн зуун мянга байгаа гэж бодож байна. Хараарай. Ойролцоогоор. Энэ миний цоглуулсан. Окей, бодох юм бол штэ хизээж хитэ айл орсон хар ингээд мангар амар их айл орсон юм шиг харж байгаа штэ. Тийм байгаа. Окей, вечер шиний 1 2 6 айл ороод шинийн 3-нд болохоор 1 айлаар орсон. Тэгээ шинийн 4-нд болохоор ингээд 9 айлаар орсон юм зөө. Тэгээ шинийн 1-нд хамгийн их мөнгө цуглуулсан зөө. Одоо бүгдээ хамтдаа тоолцгоё. 1 2 3 4 5 6 7 8 9 10. За 200 мянга. 1 2 3 4 5 6 7 8 9 10. Дахиад 200 мянга. 1 2 3 4 5 100 мянга. За ингээд нийтдээ 500 мянган төгрөг цугларсан байд. Зөвхөн бэлгийн мөнгө гэхэд 500 мянга 3 өдрийн дотор цуглуулсан гэхээр чи амар байгаа юм зү. Тэгээ угаасаа айл болгонд орохоор нөгөө хүүрхий бас гайгүй том болсон юм болохоор 20 гүгэл ах ихснэр сайн таньдаг ах ихснэр 100 гүгэл өвөө эмээ 200 гүгэл тэгэл 100 гүгэл тэгэл тэгжитл угаасаа 400 мянга болчих юм шиг. Би гэхдээ баг хүмүүстэй бас ингэ мөнгө төгрөгөөр зарласан. Гэтэ яа болж байна 500 мянга те. Амар цуглуулсан байгаа зү. Тэг хитгэн айл орсон хүртэл ингээд ер нь бол чанартай ядраад. За ингээд ийм гоё цагаан сарын бэлгнүүд авлаа. Тэгээ 10 хэдэн жилийн дараа шинэлсэн чинь бас амар гоё сонирхолтой байсан. Зарим дүүнрээ хараад би таниагүй. Угаасаа ийм жоохон байж хахад нь явж хахад ийм өндөр болцсон дүүнер байсан. Бүр нэлээд ойрын ах эгч нарынхаа хүүхдүүдийг бол би мэдээд байгаа. Зарим дүүнертэй байгаа би өөртөө амьдрал дээр нэг ч уулзж байгаагүй дүүнер байсан. Аль 2 3 жилийн өмнө төрсэн гэсэн 2 настай 3 настай гэсэн. Тэгэл хараад бүр ийм болсон юм тийм болсон юм тэгэл үеийн найз нар хамаатнууд 2 3 хүүхэдтэй болчооч тэгэл эгч нар чинь алдарт их авчиж тэгэл би чинь тэгэл лаа. Тэндээ баг тэгээ яваад байгаа ч. За тэгээ иймэрхүү байна. Тэгээ өнөөдөр очиж такогоо аван замдаа бас эрт гарыг гэж бодлоо. Яг гарыг гэсэн чинь айгүй их цас орцсон нөө бичлэг хэлж байгаа амар цастай байсан шүү дээ. Тэгээд цас орчихсон. 1-6 юм уу? Юу хүмүүс гандан айгүй их орж ном уншуулдаг гинэ. Тэг би бас гандангаар явгээд одоо яаж юм даруус урал муралтаас олон хүн амт идрээд явах вэ? Ямар ч явахаас өмнө нөгөө юм хоёртой үнсүүлээд явхад бол надад баг гандан болчихж байгаа маа. Гэртээ нэг гоё арцсаад. Аав. Та нэг арцсаач гэж тэгэл нэг гоё арцаараа өөрийгөө утаал уугаал тэгэл үе мэдээ очиж явахдаа өнсүүлэл тэгэл баг энэ жилийн миний заслаа. We are good. I'm Gucci. За тийм ээ тэгээ гэс усанд ороод юмнуудаа баг л бэлдсэн. Тэгээ явхад л бэлэн болоо тэгэл. Тийм байна. Тэгээ энэ хүртэл үзсэн та бүхэнд маш их баярлалаа. Тэгээ бүгдээрээ энэ хүртэл үзсэн гээд өөрсдийнхөө комент хэсэг дээр эцэг бүртгүүлгээд мөнгөний эможи хамтдаа үлдээцгээе. Яа энэ мөнгө дасандаа их сайран санагдаад ах яах вэ? За тэг мөнгөний эможи үлдээгээ би бүх та хэдийн бичсэн комментэн дээр ингээд лайк дараад ирсэн чинь бүртгээ явдаг шүү. Тэгээд дараагийнхаа гоё бичлэгээр үзлээ. Баяр таа.